Costco-с эрхлэн гаргадаг нь сэтгүүлийн 11 сарын дугаар. За энэ болохоор 11 сар уушгины хавдрыг таниулах сар байсан юм байна. За тэгээд тамхи татах нь уушгины хавдрыг үүсгэдэг тийм ээ. Тэрнээс гадна олон төрлийн хавдар өвчин үүсгэдэг. За тэгээд үн өхлийн шалтгаан болдго юм байна. За зүрх судасны өвчтэй болдго юм байна. За тэгээд тэрнээс гадна уушгины хавдраас гадна тамхи татсан хүн амны хавдар, ходоодны хавдар шээс давсагны ийм хавдартай болдог гинэ. За тэгээд тамхи татдаг хүмүүсүүд нь тамхи татдаггүй хүнийг бодвол уушгины хавдраар өвчлөх магадлал 4 дахин ихсдэг гэж байна. За орчин үед нөгөө e-сигарет вейп те цахилгаан тамхи гэж гараад ирсэн те. Тэр бол зарим нь зүгээр тамхиг бодох юм бол зарим тэр цахилгаан тамхиуд 20 дахин илүү никотины агуулмжтай байдаг гинэ. Илүү их орсон байдаг гэж никотин. Тэгэхээр бид нар өөр хүүхдүүдээ гадуур юу хийж явж гин янз бүрийн ингээд хүүхдүүдээ нийлээд вебтэй энэ цахилгаан тамхи татж гин үү бас зүгээр тамхинд орчих үедээ бас хяналт тавьж явах хэрэгтэй гэж би бол хэлмээр байна. Тэгэхээр энэ e-сигаретний хувьд болохоор цахилгаан тамхи чинь ямар ч юм судалгаа байхгүй юм байна шүү дээ. Хор багтаа гэсэн судалгаа байхгүй. Ер нь бол энэ дээр бичснээр бол ер нь зүгээр тамхич байсан e-сигаретч байсан сэргийлэх ёстой. Ер нь бол зүгээр тамхич байсан татах цахилгаан тамхи татах байсан ч гэсэн хоёулаа уушгины хавдар үүсэх эрсдэл маш өндөртөө. Тэгээ хамгийн сүүлд нь би юу гэж хэлмээр байгаа гэхээр бид нар ингээд нэгэнт e-сигарет тэр веб чинь ямар ч тийм хангалттай хэмжээний судалгаа байхгүй юм шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд ялангуяа ингээд айгүй амархан тэр e-сигаретэнд орцсон байж байгаа учраас бид нар хүүхдүүд болон гэр бүлийнхаа хүмүүсүүдийг тамнаас гаргахад бас тусламар байна. Тэгээд Америкт амьдардаг хүнд бол бас нэг 1800 quit smoking гэдэг утас руу уцдах юм бол үнэгүй тамнаас гарах боломжууд бас байдгийн шүү. Ягаад тэгэхээр үнэгүй гэж байгаа юм хэрэг үнэгүй тэр нөгөө наадаг юм патчнууд явуулдаг юм бэлээ. Бас бох хөгж явуулдаг. Тэгээд тамнаас гарах ямар арга вэ? Тэгээд тэр татдаг хэмжээнээс нь хамаарат цаанаас нь тийм нөгөө эмчилгээ явуулдаг гэсэн үг юм бэлээ. Тэгэхээр бас тийм юмрхүү боломж бас байгаа шүү гэж хэлмээр.